Хэрэн зүтгэж энэ амьдралаа цэцэглүүлж дэлбэлүүл гэж алга өрсөн амин чанарыг тэтгэх гэж уртхаараа нөхөж уртлаа дүүргэж байна уу доонороо. Амьдрал гэдэг зүйлд амьдрах энэ цаг хугацаанд богино чиглэлээ их зүйлийг хийж чадахыг эргцүүлж тунгааж бодож үзэдгүй урс энэ дэлхий дээр өчтөж нөөрөө элбэг хангалууныг мөрөөдөж амьдралын учрыг нь олохыг хүсгүйгээр амьдрах гэж ядаж зүдэрч мөлгөж явна. Зурдын амьдралд итгэжгээд зугаахан сүнсээ устгагчаад зуун дээр бумарч үйлчлээ дуусахгүй энэ амьдралд яаж жоохон өөрийг энийг тоолж барамгийн ертөнцөө туулах юм бол доо тэд. Тэнгэртэн хаягдаж газар дан мөргөж тэгсэн хэрнээ дүүрэн амьдрахыг хүсэх юм тэд. Тэнгэр газар нийтийн савслаганд байгааг нь доонж ойлгохгүй юм. Газар шахавч газраас олох зүйлгүй. Тэнгэр лөө харж мэдэхгүй. Тэгсэн хэрнээ дотроо бөглөж шаналж дэртээ үсийн цаана түүний ард ногдох тэнгэрлэг хүчийг олонгүй л явна. Уулын их хар бараа уян их цоцан тэнгэрэн харагдахгүй. Маннанж мэдэгдэхгүй. Амьдарч байна тэдгээр урс. Мэддэг хэдэгдэн мэдлэн шилж болж гисэн. Мэддгүй дүрэн далдтаа юулж гисэн. Мэддгээрэн мэдэм хийрлээрэн өөрсдийгөө манан тоолж явна. Хитэнтэй сорсон зүйлээ хитэн мянгантай давтсан бодлоо давтан жирэ үсгэж өөрсдийнхөө амьдралыг хэрхэн давтамжиндаа хумаад байгааг мэддэг болоос тох бичиж өөрөгдөн атлаа. Туухийн мөрөөрч мөшгөж чадахгүй. Дууржгсан энэ үрс. Төрөл авалт болгондоо төөрөөд байна улмал. Бүтэн байж үздэг болоос тэд наанч чадахгүй, үзээгүй, мэдрээгүй юм чинь. Өнөөхөл амьдралын зав дээр байх зуурдхан төрөл дотроо зуурж асан хэдэн мэдрэмжэндээ
Тавьж чадалгүй улам хүчтэй баригдаж автаж мэдрэлэн улам түндэн мэдрэлжиж давж гаршгүй их мэдрэмж мэдлэгэндэн багцлагдж хаад бариу давчууин зайндан хүлэгдэж нэг шаналж зовоод хүсэл болгоныхон дээжийн агуулсан зүрхний ашиг сүнс нь гутчгаад гутачгаад хоёртчгаад энэ амьдралд орж чадашгүй нэтэд нь хөлөөсөн зүйл нь хүзүүгээр нь дотоод ирэхээр алдчихгүй хэмээн айгаад алдчихна. Өөр хэлж. Галзсныхан дараа дахиад ирэх нь хүлээн хүзүүгээр нь дотоод ирэхийн алдаад ахаал айчгана. Хүсэн хүлээснээ тэд хизээж авахгүй. Хүслийн цаанд хизээж гарч үзэхгүй. Хүслэн тэдэнд мөрөөдөл олчихсан юм. Мөрөөдөл нь харин тэдэнд бодхоос цаашгүй зүйл болчихсон юм да. Зогоохноор үүндэн авцаар байгаад зуурдад байх үннээс өөртөөхөө далдалж хаад бодож сансныхан хэрээр хөлөнжиж өөртөөгөө энэ хязгааргүй ертөнцөд оршихгүй мэтэр устгагчд юм да. Хайрын домбож төөрөн. Хайрын эрчмэнд ханахыг хүсэн. Хайр өөрөө агуу хүлээлтийн эзэн шүү дээ. Та нарын хайранд яаж хүлээлтгээ мэддэгчгүй юм. Хайр гэдэг чинь энэ амьдралд сүнс өөрөө ирээд үйлдэх ёстой, өрнүүлэх ёстой. Өнөө хувь тавилан гэж хүлээдэг. Анхнаасаа хүлээж эхлэх нь штэ сүнс. Хүлээсэн хувь тавилангууд өөрт нь ирнэ. Хүсээгүй дүр зурагтай. Өөрт нь наалдна. Дүрийг нь хуургаж хайрыг хүснэ. Хайрыг мэдрэхийг хүлээсэн юм чинь мэдэрсэн даруйдаан алдахаас байна. Алдчихгүй гэсэндээ амиа чарлалгүй түүнтэйгээ зууралдана. Зууранг шүү дээ тэр хайр чинь зууранг. Хүсээд байдаг хайр хүлээлтээр ирдэгч. Хүлээсний эцэст авч хаад бүр түндээ автчихдаг юм таг зууралдаад. Тэгээд эцэст нь үүдлийн өрөөм барж өчөөгөн хувь тавилангаан тоодолж хаад. Нөгөө их хайр гэжтэн бүрэн автаад хүний амьдрал живдэг юм да. Хайр та нарын
Сүнсний чинь хүлээгээд байсан тэр зүйл нь. Сүнс өөрөө энэндээ гацдаг. Яаж энэ хайраас чөлөөлөгдөх юм бэ? Яаж энэ хүлээс болгоноос тайврах юм бэ? Хүлэгдлийн дээр хүлэгдчихсэн бол гацсан л гэсэн үг шүү дээ. Тэгээ түүндээ үрдүүлдэг нь шодрох. Ийм л хой тавилан хэмжээс алганд өрнөдөг юм. Эцэст нь бүрэндээ тавирна гэдэг нь энийг хүлээлтээс л гарах шүү дээ. Хайрыг л хүлээхэн болж хүлээлнээс тавьдаж чадвал хөөсөн хүлээгээд байгаа тэр ханамжтай байдал чи ирэх босоо. Хайр ханахад хүрэгдэг. Дүртэй. Нэгтэй тухайн хэмжээстэй л төрхөн ханд юм. Дүртлээ хайрлагдсан мэдрэмж авсан тэр даруйд хэмжээс өөрөө агч тийм шүү дээ. Дүүрчихсэн учраас өмнөх хэмжээсүүд нь өөрөө хаагдаад явждیں۔ Тухайн хэмжээсээс гарч чадахгүй байгаа шалтгаан дүүрээгүй шүү дээ. Үүлэн дүүрнэ гэдэг нь хайрын мэдрэмжээр хандахыг хэлж байгаа юм. Тухайн хэмжээст хосуудын хайр, эхийн хайр, эцгийн хайр, хүмүүний мэдэрдэг хайруудын хамгийн тод жишээ нь өчнөн хайр биш шүү дээ. Буй бохонд хайр бий. Хайрыг бүх хэлбэрээр та нар харж болно. Гэсэн ч хүмүүний амьдралд энэ хэдхэн хайрыг л хүсдэг юм. Хослон амьдрахын хамгийн утга учир энэ дээр байдаг учраас эцэгхийн хайранд дүүрсэн бол та хосын харилцаанаас хүссэн хайраа авна. Дүүрч сурсан учраас шүү дээ. Харин дүүрээгүүнүүд нь хосын хайраасан хайранд дүүргэж шааддаггүй юм. Тэгвэл тэр та нарын учирдаг агуу хайрын эцэдгээд байгаа. Тэр дул гол болгосод чинь энийг хайрын эрчмээрэн хэмжээсээ дүүргэж хурдтай тэлдэг байх нь. Дүүрдэг байх нь. Дүүлэн гал болдог байх нь. Амин эрчим нь. Амьсгал бүрээр нь тэлдэг байх нь. Хайрлахыг хүссэн хүсэл бүрээр нь юулэгддэг байх нь дээ. Харин нэцтэй тэдний хувьд
энэ хайраас энэ хүлээснээсээ тавигдана гэдэг нь хамгийн чадамгүй зүйл болдог. Энэ бол тэр дүүл гэдгийг чинь гацаан дээр шүү дээ. Хөгжиж хувьсах энд хэрэгтэй юм бэ? Одоо байгаа нь сайхан шүү дээ. Тэр үнэн. Гацагсны хувьд үнэн. Тэлэкстэй хувьд тэрэн шиг бодлоо зүйл үгүй. Энэ бол тийм болол. Гацаанаас гарах. Хаашаа яваагаа хэрхэн мэдэх юм бэ? Зүгээр яваагаа хэрхэн батлах юм бэ? Зүг бүртэл зүг чиг байна. Зөвөн тэгээд аль нь юм бэ? Гэрлийг дагвал зөв үү? Харанхуйг дагвал зөв үү? Хэрхэн зөв буруугийн шийдэлд гоцолгүйгээр хүлээлтэнд автаж хүслэн бамлахгүйгээр хаа хүрхээ мэднэ гэдэг чинь харин өнөө хүсэл тэмүүлэлтэй холбоотой шүү. Тэмүүлгийн дээр тэртээ хаачгаа бүр сайн мэднэ. Харандаа гацхын хэрээр гацсан гацалтанда гадаж мэд зоогч хоод түүнээс ангижж үл ядахтаа гацсан төрөөд бүлээд явна гэдэг шүү дээ. Та нар хүлээсэнд авчихад хүлээсэнд тавиулж чадахгүй. Хаашаа явахаа мэдэхгүй. Төрөөд л хүлээсэнд төрөөд л олсныхаа хэмжээгээр бэлчиж байгаа. Тэр та нарын өнөө мал шүү дээ. Тэжэмэл. Та нар хоригдчихсан байна. Хүсэлтэй. Бостон талд өрөм бэлжээж тансаг сайхан эрх чөлөөгөөр таваран байхад ямар нь тэжээмэл болж хоод яг таг барьсан тэр нүх хайрцагт нь орж хоод гарч чадахгүй гарахаас ч яагаад байж идэх юм бэ? Суугээ саалгах цагтай. Өвсөн идэх цагтай. Ондаж хэвдэх цагтай. Цаганд баригдсан нөхцөлтэй. Тийм л үед хүлээлтэнд гүнд автаж байгаа юм да та нар. Та нарын өдрийн хөвшилтэн автдаг чинь энэ шүү дээ. Хүлээгдчихлээ. Дадал хөвшил чинь энэ шүү дээ. Хүлээгдчихлээ л бас. Тэрхээрэн сорж мэдсэн. Мэдрэмжээрээ таньсан болгон чинь хүлээс.
Хүлээсэнд орсон юм чинь хүлээлтэнд автах нь тодорхой. Тэд чинь юунээсээ гаргахаа айн шүү дээ. Тухтай бус нь байхгүй учраас тухалж амрах тавгүй байлгах зүйлээс ангид тэрэл зүйлдэн дассан учраас тэр ир зоригч байхгүй. Ийш тийшээ явах ч байхгүй. Яг л тэр цаан дотроо нам тавин унжин шүү дээ. Заунийг л хүлээлт гэж байгаа юм да. Яаж эндээс хэмжирэх вэ? Бага мэдрэмжнээс л алсарч байж. Байхгүй мэдрэмжиндээ тийм үйлэл үүсгэж байж. Эрх чөлөөг энэ биендээ тунхаглаж байж. Энэ хүлээснээс чинь гарна шүү дээ. Хайрын төлөө тавьж сурах хэрэгтэй. Алдчихгүй хэмээх айцсан гайд сурах хэрэгтэй. Буханд сэтгэл ханж тэлгээд шүү дээ. Тэлж сэтгэл ханана гэдэг чинь өөрөө хайраар дүүрэх шүү дээ. Яг л та нарын шилж чаддаг тэр чадвар шиг чинь энэ хайр гэдэг зүйлийг тавьж байж дараагийн хайрын мэдрэмжийг амсах замаар мэдрэмж чинь тэлнэ шүү дээ. Юунаас найдаг юм та нар? Энэ алдчих энэ хайрыг мэдэрчгээсэн хүлэгцэн энэ зүйлээсээ тавьж чадахгүй дээл донор ингэж л амьдарч байна шүү дээ. Хүнд хайрлах хязгааргүй эрхчлөө би. Хайрлуулах ч хязгааргүй эрхчлөө би. Мэдэрсэн мэдрэмжиндээ бүү авт. Үргэлж тооны цаана мэдрэмж байгаа гэдэгт үргэлж тийм үл. Энэ чинь яг ангаранаас ангараад арваа тоо газар гүйчгээ зогсоход зарим нь гараанаас ангараад хүрэх газраа хурж хурдтай юм бол баранд ордог шиг ийм л зүйл штэ. За тэгээд хүлээлтийн мөн чанарыг ойлгосон бол энэ чинь мэдрэмжинд авталт гэдэг л зэн. Үүнээс гараад сурч авах энэ бүх мэдрэмжийг та хүснээрээ бүтээж чаддаг болно гэсэн үг. Үүнийг нь та нарын гэлдгээр бүхнийг хүслээрээ бүтээж амьдрах гэдэг юм. Ойлгоо. Та нар чинь бүтээгч гэчгээ бүтээлийн дотор гацчихад яаж бүтээгч болох юм? За та би харахгүй болоо. Өчнөө л их төлгөөр дарж л байна да.
Цаг боллоо, горий. За тааларлаа. Цаг боллоо.